За ийм төсөлийг бод. За мэдээж хэрэг хасагдагчийг олохын тулд ялгуур дээр хасагчийг нэмж олж болно. Эсвэл хоёр тал дээр нь адилхан нэгийг нэмэх зарчмаар бодож болно. Энэ хасагдагч гэдэг бол ялгуур дээр хасагчаа нэсэнтэй тэнцүү байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол эстэй тэнцүү байх хэрэгтэй гэсэн үг. За энийг олохын тулд бид нэр тэнцэтгэлийн хоёр талыг энэ тооны уруугаар нь үржүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол 3-ны 4 үржүүлээд баруун гартлын адилхан 3-ны 4 үржүүлнэ. За ингээд үржүүлвэл энэ энэтэй хураагдана. Энэ нь энэтэй хураагдаад тэнцэтгэлийн зүүн гартлыг зөвхөн x үлдэнэ. Баруун гартлт нь энэ энэтэй хураагдаад энд нь 3 үлдэнэ. 3-ыг 4 үржүүлээд 12-аас 10 гарч ирнэ. За энэ төслийг бодъё. За мэдээж хэрэг хасагчийг олохын тулд хасагдагч буюу 10-аас нь ялгуур буюу 4 байх ёстой. За ингээд 6 гарч ирнэ. За одоо x-ийг олохын тулд энэ тооны уруу тоогоор нь үржүүлнэ. Уруу тоо гэдэг нь 2-ны 5-аар үржүүлнэ. За тэнцэтгэлийн зүүн гартлыг үржүүлсэн бол баруун гартлыг ч адилхан үржүүлэх ёстой. Ийм бол. Энэ хоёр хураагдана. Энэ хоёр хураагдана. Тэнцэтгэлийн зүүн гарт бол зөвхөн x үлдэнэ. Баруун гартлт нь энэ хоёр одоо энд нь 3 үлдэнэ. 3-ыг 5-аар үржүүлэхээр 10 гарч ирнэ.